За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ өнөөдөр кубүүдийн нийлбэр ялгарын томьёо гэсэн одоо энэ хичээлийг зөвлөмж болгож хүргье. За багшин зураг өгсөн байгаа. Өөрөөр хэлэх юм бол кубүүдийн нийлбэр ялгарын томьёо гэрэн кубүүдийн нийлбэр. За кубүүдийн ялгар чухам хиттэй юутэй тэнцүү гэдгийг энэ томьёоны гаргалгаа хийхээр өгсөн зарлаа. За нэгдүгээр одоо зурагт анхаарал хандуулаарай хүүхдүүдээ. За ийм зураг өгсөн байна. За энэ бол бидний түрүүний хичээл дээр одоо бид нар ингээд биетээр бит үүсгээд за ингээд нөгөө нийлбэр ялгарын томьёогоо бид нар олж ирсэн. За яг энэ одоо битийг ашиглаад бодно гэсэн юм үгүй. За бид нар энэ зураг дээрээс хараарай. Энэ зураг дээрээс А дээр А куб дээр Б кубыг нэмсэн нийлбэр. Өөрөөр хэлбэл энд бол Б куб маань бол энэ болонд өгөгдсөн байна. Энэ жижигхэн Б-ийн куб дээр А кубыг нэмэхэд одоо ямар тэнцүү вэ? Энэ одоо дээдлийн ирмэг болоод А-тай тэнцүү юм аа. За нийтдээ болохоор энэ зураг дээрээс энэ А-тай энэ талаа А дээр нэмэх нь Б. За энэ өргөн болвол А. За энэ нийт урт болгохтойгоо зэрэг А дээр нэмдэг нь Б. Ялгаа байхгүй энэ А дээр энэ Б-г яах вэ? Нэмсэнтэй одоо адилхан гэсэн юм төрний бодлоо. За нэгдүгээр биеийн эзлэх хүн гэдэг бол бид нар юуд байгаа тэр нэгдүгээр биеийн эзлэх хүний бодохдоо урт өргөн өндөр буюу 3 ирмэгийг үржүүлнэ. За энэ тал бол А байна. За мөн энэ ирмэг А энэ А. За нөгөө одоо энэ тал хажуу тал маань бол А дээр энэ Б А дээр нэмдэг нь Б байгаа юм. Тэгэхээр энэ ирмэгийн үржүүлэх хороо үржүүлээд тавихтаа зэрэг А квадратыг үржих нь А дээр нэмдэг нь Б байгаа юм. За хоёрдугаар биеийн эзлэх хүнийг за бүх үедээс өөрөөр хэлбэл бид нар жижиг Б1 гэсэн биетийн эзлэх хүнийг олъё. За олсон сая одоо Б2-ыг олноо. Б2-ыг олохын тулд бид нар яах вэ гэхээр урт өргөн за энэ нь болохоор А байна. За А гэсэн талтай. За А-гаас Б гэсэн юм өндөртэй. За А гэсэн урттай. За Б гэсэн өргөнтэй. Энэ биетийн эзлэх хүн болохоор энэ гурван үржил А, Б, А-гаас Б болчихж байгаа юм аа. За ингээд олсон тэгвэл А куб дээр нэмэх нь Б куб гэдэг маань болохтойгоо зэрэг нийт биеийн эзлэх хүнээс Б1-ийн эзлэх хүн Б2 биетийн эзлэх хүнийг тус тусад нь одоо хассантай тэнцүү байна гэж харж байна. За тэгвэл бид нэр одоо энэ дээрээс жижигтэй бид нар А-гаас за энэ байгаа. За ингээд энэ маань болохтойгоо зэрэг юу гэхээр А дээр нэмэх нь Б-ийн А куб дээр Б куб нэмээд нийт эзлэх хүнээс Б1 биет Б2 биет энэ ялгарыг хассантай тэнцүү юм байна гэсэн таамаглалыг шүүж одоо гарлаа. За тэгвэл одоо энэ томьёос ёсороо юу болох вэ? А куб дээр нэмдэг нь Б куб гэдэг маань за одоо энэ өгсөн томьёонд орлуулад хүүхдүүд өөрсдөө гаргаад бодоорой. Нийт биелэх нь Б1 Б2-ыг яах вэ? Хасаад өгчих юм байна гэсэн. Ийм одоо таамаглалтай үлдлээ. За нөгөө талаас одоо энэ бие яг одоо зургийг наривчлаа түрүүний одоо энэ бит тавьсан энэ битээсээ хасаад одоо жижиг битүүдийг хасах зарчмаар одоо бас харуулад явж болно. Хасах зарчмаар явъя. Тэгвэл за одоо энэ дээр нөгөө битээ ингээд тавилаа. За бидний энэ жижиг маань энэ дээр гарч ирсэн байх гэсэн үг шүү дээ. За түүний хасах зарчмаа. За энэ А кубээс Б кубыг хасаж байгаа зарчим нөгөө хараа энэ жижиг энэ бит байна гэсэн үг. За энэ байгуулга энэ А куб дээр за энэ хоёр талаас нь өргөтгөөл за бүх тал дээр Б-г нэмж өгч юм гэсэн үг шүү. Тал
тавтай Б-г нэмж өгч байна. За ингээ 3 тавтай Б-г нэмлээ. Адилхан Б. За энд Б, энд Б, энд Б. За тэгээ одоо энийг хасчих чинь гэсэн үг. Энэ ийм бит бол ийм байж байхдаа А куб гэсэн эзлэгэнтэй байж байгаа. За тэрнээс жижигхэн Б кубыг хасчихаар юу болох вэ гэсэн ийм асуудал руу Б кубыг хасахаар одоо үлдэж байгаа эмхтний эзлэгүнийг олоо гэсэн. Тэ адилхан агаар нэг бодлоо болж байгаа гэдгийг бүгд санаарай. За энэ бодлогоо. За энийг таамаглал дэвшүүлээд одоо тавиад байна. За тэгвэл одоо юу болж өөрөх вэ гэхээр А куб дээр нэмдэг нь Б куб гэдгийг багш нь бас сая зураг дүрсээр харуулсан. Одоо харуулъя. Өмнөх мэдлэгтэй тулгуурлаад харуулъя. За өөрөөр хэлэх юм бол бид нар А куб гэдэг өмнөх мэдлэгийн дараах үржүүрийг олоо гэсэн ийм бодлого байжээ. За үржүүрийг бол. Үржүүрийг ол гэсэн ийм бодлого өгдөж. За зураг дээр бол дандаа А дээр нэмдэг нь Б гэсэн талтай. А нөгөөх нь А квадрат хасах нь АБ нэмдэг нь юу? Б квадрат. Өөрөөр бид нар түрүүний нийлбэр болон ялгуурын кубын томьёолыг гаргаж ирж байна гэсэн. За энийг ашиглаа бодохдоо гонц хэрэг А куб хасах нь А квадрат Б нэмдэг нь АБ квадрат болно. За нэмдэг нь А квадрат Б хасдаг нь АБ квадрат нэмдэг нь Б куб гэсэн ийм томьёо гарч ирнэ. За А кубыг тавилаа. За А квадрат Б квадрат энэ хоёр төсөөтэй устгана. За энэ АБ квадрат бас төсөөтэй устлаа. За нэмдэг нь юу? Б куб. За ийм замаар гаргаж ирж болно. Ийм замаар гаргаж ирж болох нэ. Өөрөөр хэлбэл А куб дээр нэмдэг нь Б-ийн куб гэдэг маань. За энэ дээр нь биччихье да. Энэ маань болох тоон зэрэг А дээр нэмдэг нь Б бүрчдэг нь А квадратаас хасах нь АБ нэмдэг нь Б квадрат гэсэн ийм томьёогоор яах нь кубүүдийн нийлбэр маань хаан батлагдаж гарч ирэх юм. За анхны энэ одоо томьёо энэ зурглалаас бас их сайн харагдаж байгаа шүү хүмүүдээ. Энэ нийлбэрийн кубын томьёоноос маш сайн харагдаж байгаа гэдгийг дахиад сайн санаарай. За одоо ялгуурын кубыг хэдүүлээ харъя. За ялгуурын куб гэдэг маань болохоор зэрэг энд бол нэг юм куб А одоо өндөр нь А-гаас хандээ Б-ийн. За цаашаа энд Б талтай, энд В талтай, Б өргөнтэй В талтай эренгүүттэй одоо куб өгсөн юм гэсэн. За энийг бол мөн одоо хаан очоод энэний томьёо бол А-гаас Б энэ тал нь болохоор юу болох вэ? А квадрат АБ-гийн үржүүр ББ-гийн үржүүр гэсэн юм гараад ирнэ. За өндөр нь бол бүгд А-гаас хасах нь Б байж байгаа. За энийг бас ийм томьёогоор задлаад бодъё хүмүүдээ. За агаар нэг гишүүнтийг олон гишүүнээр үржүүлдэг томьёогоор бодно. За энэ бодохоор за энэ дүрслийг харж байгаа тодорой хүмүүд. Энэ зургийг харж байгаа. За А-гаас хасах нь Б А квадрат дээр нэмдэг нь АБ нэмдэг нь Б квадрат. За энэ бол өндөр байгаа шүү дээ. За энэ хоёр болохоор энэ суурийн талбай. Суурийн талбай. Энэ А талтай цаашаа ингээ бас А үрдээ тэгэхээр А квадрат болчихно. Энэ болохоор А гэсэн урттай А Б гэсэн өргөнтэй болохоор АБ болчихно. За энэ дүрс бол суурийн талбай Б гэсэн тав эренгүүттэй учраас Б квадрат болж байна гэдгийг сан. За мөн олон гишүүнтийг үржүүлдэг дөрвөн үсээр А квадрат дээр нэмдэг нь АБ нэмдэг нь Б квадратаараа үржүүлнэ. За хасдаг нь Б бүрждэг нь А квадрат нэмдэг нь АБ нэмдэг нь Б квадрат гэсэн олон гишүүнээр үржүүлнэ. А куб нэмдэг нь А квадрат Б
нэмдэг нь АБ квадрат. За хасдаг нь А квадрат Б, хасдаг нь АБ квадрат. За хасдаг нь Б куб. За энэ хоёр төсөөтэй бусдаа нь эсрэг тоонууд байна. За энэ хоёр бас яг эсрэг тоонууд бусдаа нь. За энэ бол А кубээс хасдаг нь Б куб байна гэж. За ингэж амархан гарч ирэх нэ. За бидний тэгвэл одоо кубүүдийн нийлбэр ядгарын томьёо маань за ийм хэлтэнд хүрч байна хүүхдүүд анхаарай. За хоёр илэрхийллийн кубүүдийн нийлбэр ядгар за багшийн бодож гаргасан арга бол кубүүдийн нийлбэрийг бодохдоо за А дээр нэмдэг нь Б нийлбэрийн куб гэсэн өмнөх томьёоноос гаргасан. За энэ 3А куб А дээр нэмдэг нь Б кубыг ялгаад за энэ нийлбэрээс энэ хоёрыг нөгөө тийшээ гаргаад хасаад гаргачихсан. Тэгвэл энэ нийлбэрийн куб ийм байгаа бол энийг нийлбэрийн кубын томьёогоор задлаад задлахаар хоёуланд нь ерөнхий үжигдэхүй А дээр нэмдэг нь Б бай. За энд төсөөтэй гишүүд эмхтэгдээд А квадратаас нь АБ Б квадрат буюу ийм төсөж хийжнэ гэх. Энэ томьёо бол АБ-ийн ямар ч утганд бол үнэн байдаг. Тийм учраас энэ томьёог хоёр гишүүнтэй кубүүдийн нийлбэрийн томьёо гэж нэрлээд одоо бодлого бодоход шууд ашиглана. За яг энэ дээр саяын энэ бодлогын яг гарсан зарчмаар эерэг Б-ийн оронд сүрэг Б-г оруулчих юм бол одоо ядгарын кубүүдийн ядгарын томьёо гарч ирж байгаамаа. За ингээд хэдүүлээ бодлого бодъё. За бичээд аваарай хүүхдүүд. За энэ бодлого өгсөн байна. За энэ хичээн хоёр илэрхийллийн кубын нийлбэр ядгарын томьёог бодлогонд ашиглах. За үндсэн томьёо маань бидний гаргасан хоёр томьёо ийм байна. За энэ болохоор нэгдүгээр тооны маань бол x-ийн куб байна. Хоёрдугаар тоо маань 3-ын куб байна. За тэгэхээр одоо энийг кубүүдийн нийлбэрийн томьёогоор нэгдүгээр тооны 1 ба 2 дугаар тоо нэмдэг нь 1-р тооны квадратаас хасдаг нь энэ хоёрын үржүүр 3x за нэмдэг нь 9 гэж үржигдэхүүн болгон задлаа. За y кубээс хасах нь 8. За 1-р тоон y-ийн куб байна. Өөрөөр хэлбэл бидний a-гийн оронд y бай, хасдаг нь b-гийн оронд 2-ын куб байна. За томьёосоо y-гээс хасдаг нь 2. За 1-р тооны квадрат нэмдэг нь 1 2 дугаар тооны үржүүр буюу 2. За нэмдэг нь 2 дугаар тооны квадрат. За бодоод сурцсан хойно энэ голын бичлэгийг одоо бид нэр гişүүдээ таньсан куб ямар тооны куб байна вэ гэдгийг одоо мэдсэн хойно бол энэ завсрын бичлэгийг бол хэд бүр шууд томьёогоор задлж бодоорой хүүхдүүдээ. За 8-ын n куб дээр нэмдэг нь p куб гэсэн юм бодлого байна. За энэ бол 8-ын куб гэдэг маань 2-ын куб зэрэгтэй байна гэсэн. Нэмдэг нь p-ийн куб зэрэгтэй. За 1-р тоо маань 2n байна. Энэ дээр p тоог нэмнэ. За 2n-ийн квадрат бол 4n квадрат. За нэмж байгаа учраас энд хасах тэмдэг авж байгаа. Харж байгаа энэ томьёог хасах. За энэ хоёрын үржүүр гэхээр 2n p нэмдэг нь юу? P квадрат гэж одоо ингэж үржигдэх болгон задарч байна. За энэ одоо бас нэг арай өөр хэлбэл хоёулаа куб. Өөрөөр хэлбэл энд 27x куб гэдэг маань 3x-ийн куб. За нэмдэг нь 5-ын куб хэлбэртэй байна. За энэс шашаа миний хүүхдүүд өөрсдөө задлаад бодоорой. За b-гийн 6 зэрэгтгээс хасдаг нь 729 гэсэн юм бодлого байна. За энийг багшнаас энэ хэлбэрт бичээд өгье. Энэ бол b квадратын кубээс хасдаг нь 9-ийн куб байна. Тэгвэл энэ тоо маань b квадратаас хасдаг нь 9 гээд за цааш нь миний хүүхдүүд үргэлжлүүлээд бодоорой. За энэ бодлого бол хоёр илэрхийллийн кубүүдийн нийлбэр ядгарын томьёог ашиглаад олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлах бодлого
орлогууд байна да. За одоо энэ математикийн томьёо хоёр талаасаа бодогддог. Үржүүр дүрсээр нь өгөгдсөн тохиолдолд олон гишүүнд болгож бичих ийм томьёо. За P-ийн куб байна. Нэмэлт нь 5 гэсэн тооны куб байна. Тэгээд P куб дээр нэмэлт нь 125 гэж махан бичиж болох нь. За 2b-гээс асах нь тэгээд 4b квадратыг нэмэлт нь 2b мөн a кубээс b куб. Одоо өөрөөр хэлбэл бидний a кубын a-гийн оронд болвол a гэсэн оронд нь болохтойгон зэрэг 2b гэсэн энэ тоог тавьж болно. За хасдаг нь b кубын оронд b тооныхоо оронд бид нар 1 гэсэн тоог тавих нэ гэж ойлгож болно. Тэгвэл 8b кубээс хасдаг нь 1-ийн хэдэн зэрэг хэдэн удаа бодлооч үржүүлээч 1 байдаг гэсэн дүрмээ. За энэ илэрхийллийн утгыг бодоход бас энэ томьёо амархан ашиглаж болно. За энэ томьёосоор бид нар яаж бичиж болох вэ гэхээр мөн одоо томьёогоо ашиглаад энэ кубуудын нийлбэрийн томьёо. Тэгэхээр 39-өөс нэмдэг нь 39 дээр нэмдэг нь 19 гэж задран AB 2 тооны нийлбэр байна. За 39-ийн квадрат зэрэг бол 1521. За энэ хоёрын 2-с үржүүрийг хаслаад 741. За 19-ийн квадрат чинь 361. За ийм хэлбэрт. За 58. За хасдаг нь 39-ийг үлддэг нь одоо 19 байх юм. За тэнцүү гэдээ ингээ бодохдоо зэрэг энэ одоо маань бол энэ хоёрын нийлбэр хэд гарах вэ? 58 гарна. За тэгээд 1141 гарч байсан шиг санаж байна. Энэ 58. Тэгээ хасдаг нь энэ хоёрыг үржүүр 39 19-ийн үржүүрийг хасчихна. За ингээ бодохдоо зэрэг энэ хоёр хураагдчихна. 1141-ээс за энэ хоёрын үржүүр 741 шиг тий. Ингээд энэ илэрхийллийн утга бол 400 юм аа. Ингээ хэлбэрхэн бодож болно. 39-ийг куб 3 зэрэг дэвшүүлээ. 19-ийг 3 зэрэг дэвшүүлээд одоо бодоод байснаас томьёогоо ашиглаад ингээ хэлбэр маягаар яах нь бодож болно. За энээс ч илүү одоо хэлбэр аргаар бодож болно хүүхдүүдээ. За одоо багш нь үжиглэхүүн болгон задлаарай гэсэн энэ хэлбэрийн бодлого та бүхэнд бас таарлаж магад. За энэ болохоор үжиглэхүүн болгон задлаарай гэдэг дөрөвт хэлбэрийн бодлого байна. За x-ийн 4 зэрэгтээр нэмдэг нь 5x куб. За нэмдэг нь x нэмдэг нь 5 гэсэн энэ олон гишүүнийг үржиглэхүүн болгон задлаарай гэсэн байна. За эхлээд бүлэглээ хэдүүлээ. За ямар ч гэсэн эхний хоёрыг бүлэглэе. X-ийн 4 зэрэгтээр нэмдэг нь 5x кубыг нэг бүлэг болгоод за нэмдэг нь x дээр нэмдэг нь 5 хоёрыг бүлгэлчихье. За тэгэх юм бол эхнийхээс ерөнхий үржигдэхүүн x кубыг гаргахаар x дээр нэмдэг нь 5 болно. Нэмдэг нь x дээр нэмдэг нь 5. За энэ нийлбэрт болохоор ерөнхий үржигдэхүүн нь x дээр нэмдэг нь 5 байна. X дээр нэмдэг нь 5 байна. За энийг ерөнхий үржигдэхүүн хаалтын өмнө гаргачихъя. Тэгэхээр x куб дээр нэмдэг нь 1 болно. За цааш нь одоо энийг томьёогоор задлаад 20 гишүүн олон гишүүнтэй үржүүлчихээ буцаад энэ маань гарч байгаа. Ийм маягаар бид нэр бодож болно. За аль ч хоёр гишүүнийг одоо бүлгэлэхэд боломжтой харагдаад байна. За x-ийн 4 зэрэгт x-тэй нас нэг бүлгэлж бодож болох юм шиг байна. 5x куб нэмдэг нь 5 нэг бүлэг болгоод ингээ бодоход мөн бас энэ гарч ирэх юм ойлгомжтой. Эхнийхээс x куб x-ийг гаргачих. X куб дээр нэмдэг нь 1. За дараагийнхаас 5-ыг гаргая. X куб дээр нэмдэг нь 1 болон тэнцүү ерөнхий үржигдэхүүн нэмдэг нь 1. За x дээр нэмдэг нь 5 гэсэн үржүүрт ингэж зааж байна. За ингээд хүүхдүүдээ сургалтын материалынхаа даваадарч өгшийн сургалтын материалын хуудас 10
байгаа 139 хуудас 130-ийн номер 3-аас 5 дугаар бодлогыг бодоорой. За мөн Адиасруу багшийн Адиа багшийн номны айлгой 6 номныхон хуудас 82-ийн жишээ бодлогуудыг бодоод за тэгээд цааш нь 82-аас дугаар хуудаснаас энэ сэдвт хамаарах бодлогуудыг бодоод багшаасаа ойлгоогүй зүйлдээ асууж тодруулаарай. Анхаарал тавьсан баярлалаа.